Хай. Өглөөс ирсэн чи бороо орж байна. Нилийн ширүү ороод тах шиг байна. Энийг хартаа. Ийм бүлэхэн бороо за. Тэгэд амир их устай бороо байна. Бит гурав яг Монголоос бороо аваад ирсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн ч гэсэн хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөх ёстой. Ерөн сүүлийн 2 жилүүдэд цэцэрлэгүүд нэг амархаа болцсон. Өмнө нь болохоор зундаа 1 сар өвөлдөө 1 сар амардаг гэсэн чинь одоо бас нэг тэр үеэр нь хүүхдийг харах хүн байхгүй эцэг их нь санаа амар ажиллаа хийх ёстой энэ төр гэсэн нийгмийн ачааллаас үүдээд ер нь юм шийдвэр гарсан гэсэн. Гэтэ яг хүүхдүүд яг тэр өвлийн 1 сар юм уу эсвэл зуны 1 сарда цэцэрлэгтээ явахгүй хүүхдүүд бол чөлөө авч болно. Тэр үеэр нь бол нэг тийм чухал хичээл заах арга хэмжээ бол явагдахгүй. Гэтэ харин цэцэрлэгтээ явах хүсэлтэй байгаа хүүхдүүд бол үргэлжлүүлээд бүтэн жилжингээ ингээд яваад байна гэж лээ. Хүүдээ нэг сандал загсан. Орой ирэхээр нөмсөлж үцгэс. Уг нь энэ зүүн дахиад сандал аавна гэж бодоагүйсэн юм а тэгсэн чи өөрөө нөгөө сандалыг Монголд их хөвчлэн гол усанд орохдоо өмсөд тэгээд бүрний гачин болгоцсон за. Тэгээд хүс үсэг нэг сандал авч өгөөс. Одоо тэгэхээр ч утгагүй 100 дуслаа штэ. Тэгээд дахиад 2 сар л өмснө. Тэгэхээр дараа 100 бас өмсөх хэрэгтэй гэж бодвол жоохон томхон сандал аваад өгчээ. Өнөөдөр миний макро эдийн засгийн хичээлийн гэрийн даалгавраа хураалгах сүүлийн өдөр ахгүй юу? Гэрийн даалгавар 2 хэсэгтэй байсан байхгүй. Нэг нь болохоор дэлхийн топ журналд бичигдсэн макро эдийн засгийн холбогдлолтой одоо топ пейпер уншаад тэрийг дүгнэн хураангуулан бичих. Нөгөө нь болохоор яг ингээ хиттийн макро эдийн засгийн засагтай холбоотой өөрөө нэг жижиг тайлан бичих хэрэгтэйсэн байхгүй юу? Миний сонгож авсан топ пейперийн сэдв болохоор хүн капитал болон нүүрс хүчлийн давхар өсөл ялгаруулалтын хэмжээ хоёрын хоорондох хамаарлын судалгаа хийсэн. Бас айхтар хүнд сэдв биш болохоор энийг жоохон амархан дуу сэдв аваад тэрийг хураангуулад дүгнээ бичсэн. Бас гайгүйсэн. Нөгөө нэг гэрийн даалгавар нь харин харьцангуй хүнд санагцсан. Тэгээ миний сонгож авсан сэдв болохоор хиттийн яг нийтийн зээл болон эдийн засгийн өсөлтийн хамаарал гэдэг сэдв бариад тэгээд тэнд нэг хэрэглэгдэх дата бас айхтар их биш. Тийм болохоор бас би хурдан хийж чадах байх гэж бодоод хийсэн чинь бас гайгүй хийсэн. Докторийн төвшин суралцж байгаа бол яг дүнд ач холбогдол хитэх хөөх нь бас нэг тийм зүү хэрэг биш л дээ. Гэхдээ зүгээр тухайн хичээл дээр тухайн хүрээнд ямархуу ойлголттой байгааг нь яг ингээд гаргаад өгдөг болохоор бас тэр өнцгөөс олж чухал. Би 10 жилдээ болохоор дүнгийн араас бас нэлийн хөөцөлддөг гэсэн. Яагаад ч онц дүнтэй онц сурах тусмаа ирээдүйд амьдрал илүү гэрэлтэй байна гэдэг хатуу итгэл үнэмшилтэй байсан болохоор бас дүнгээ сайн гарах гэж бүх хичээл дээр онцгарах гэж амар хичээд өгсөн байхгүй. Тэгээд миний жоохон муу хичээл болохоор биеийн тамир байсан. Би тэрэн дээр бие авчиад идэгсэн. Тэнгүүтээ дүнгээ харчаад багш дээр гүйчихэд миний дүнг засаад өг. Би оронд нь ингээд реферат бичиж өгье юм. Хичээл ном хийж өгье гэдэг. Тэгээд биеийн тамирын багш маань үгүй чи биеийн тамирын хичээл дээр юу реферат бичих гээд байгаа юм бэ энэ төр гэдэг тэнгүүт нь за тэгвэл би тань цагсны бөмбөг аваад өгье. Хөл бөмбөг аваад өгье энэ төр гэж задныхээ амир ёо хахуулах гээд исэн юм ааши. Бакалаврын дүнгууд маань харин хэдэн сэттэй. Тэгээд тэр бол ялцчгүй хэлний бэрхшээлээс яг мэргэжлийн хичээлийг бүрэн ойлгож чаддаггүйснээс хамааралтай байсан. Магистрийн дүнгууд маань харин гайгүй 1 2 3 биетэй л баг. Би нэг хэсэг бас дүн нэг чухал биш. Ур чадвартай байх нь чухал ч юм уу нэг тийм юм боддог гэсэн. Гэхдээ хятад оюутнуудыг хараад нэг тэгж бодох болцсон шүү дээ. Ер нь хичээл дээр авж байгаа дүн нь чи ажил дээр ямархуу ур чадвартай байхыг бол бүр бараг 80-90% илэрхийлж чаддсан юм шиг харагддаг. За бай бай.